Аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх учиртай. Тиймээс ажлын хэсгүүд байгууллагдан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж эхлэв байна. 2017 оны 3 дугаар сарын 9-ний 15 цагт аймгийн засаг даргын зөвлөлийн хурал 92% эрсдэгээр хурлаа эхэлж нийт 5 асуудал хэлэлцсэн юм а. Уг хурлаар аймгийн засаг даргын 2017 оны А дороб 37 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт 2016 оны ойгоос хэрэглээний мод бэлтгэсэн ойн мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл 2017 онд ойгоос мод бэлтгэх санал хуваар дархан үр дэд хөтөлбөрийн төсөл, тохилог хороолол төсөл, аймгийн засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өгсөн. Өнгөрсөн 2016 онд цэвэрлэгээний огтлолын замаар 3 аж ахуй нэгж 57 га газарт 1300 м3 хэрэглээний мод бэлтгэсэн бол 5 ойн нөхөрлөл, ойн цэвэрлэгээний ажил явуулах замаар 50 га газарт 238 м3 мод бэлтгэсэн байна. Орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн А дороб 111 тот тушаалаар 2017 онд Дархуул аймгийн ойн сангаас бэлтгэх модны хуваарийг баталсан бөгөөд энэ дагуу гүйцэтгэлийг чанаржуулж хяналтыг сайн тавих үүргийг зөвлөлийн гишүүд өгсөн юм а. Үүртээрээ төмс хүнсэн ногооны үрийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хөвшилд тулгуурлан түүнийг ашиг сонирхол бүхий бизнесийн объект болгох замаар аймгийнхаа дотоод үрийн хэрэгцээг бүрэн хангадаг болгох гол зорилготой дархан үр дэд хөтөлбөрөгч мөн танилцууллаа. Чигтэр бол үр дэд аж ахуйн салбараас оруулж ирсэн төмс хүнсний ногоо улаан буудан элит үрийг орон нутгийнхаа хэмжээнд бий болгох мөн дархан уул аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыгаа бол хамгийн орчин үеийн үрээр хангах энэ төсөл хөтөлбөрийг хэлэлцэж улмаар энд тодорхой саналуудаа өгч ингээд хурлын хуралдаанд оруулах болцоогоор хангалаа. 2017 оны 3 дугаар сарын 9-ний 15 цагт эхэлсэн засаг даргын зөвлөлийн хурал 20 цагт тарсан бол 19 цагт дахин аймгийн засаг даргын зөвлөл 84% эрсдэгээр хуралдсан юм а. Энэ өдрийн хурлаар эрүүл дарханчууд аймгийн эдэд хөтөлбөр, хувийн хөвшлийн сургуулийн өмнөх байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгсөн тухай Дархуул аймгийн 2017-оос 2026 он хүртэлх эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэл, шилэн эмнэлэг төслийг хэлэлцүүлэх санал авах тухай 2016 оны орон нутгийн өмчөд бүртгэгдэх хөрөнгө оруулалтын тухай, авто тээвэр өөрөө явагч тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэлийн үр дүнг танилцуулах, хөрөнгө шилжүүлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Иргэдийн саналаар мөн төрийн байгууллагуудын саналаар хийгдсэн шалгалтуудын үнэлгээ, дүгнэлтүүдийг сонсч байна. Үүн дотор бол энэ хувийн хөвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хийгдсэн шалгалт энэ талаар манай нийгмийн хөгжлийн хэлтсээс ахалсан ажлын хэсэг гарч нийт 19 цэцэрлэгт шалгалт хийгдэж 8 төрлийн үзүүлэлтээр 90 онооны баалтай шалгалт хийж газар дээр нь явсан. Үүний дагуу үнэлт дүгнэлтийг бид нар бас сая хурлаар хэлэлцэж нэг цэцэрлэгийн эрхийг цуцлах, мөн 4 цэцэрлэгийн урсгал санхүүжилтийг төр хугацаагаар зогсоож авах. Мөн энэ үнэлгээгээр шалгуурыг даваагүй 4 цэцэрлэгийг бол хугацаатай үүрэг даалгавар өгөх замаар ингэж шийдвэр гаргалаа. Хувийн хөвшлийн цэцэрлэгийг бид нар устгах биш, үгүй хийх биш, тэднийг үгүйсэх биш. Гол нь стандарт руу ойртуулж, ягаад гэвэл цаана хүүхдийн гишг байгаа учраас энэ мөрдөж байгаа стандарт руу энэ багшлах боловсон хүчнийг нь тэгээд цаашдаа чадваржуулах чиглэлээр бол мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар ингэж өшөө үйл ажиллагааг сайжруулж дэмжье гэсэн ийм шийдвэрүүдийг гаргаж байна. Үйлчлүүлэгчдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нээлттэй, чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах эрхийг хангах бүх нөхцөлийг бүрдүүлэхүүднээс аймгийн нэгдсэн эмнэлэг, шилэн эмнэлэг төслийг өөрсдийн цахим орчин, техник технологийн нөөц бололцоонд тулгуурлан, боловсруулан хэрэгжүүлэхээр энэ өдрийн хуралд танилцуулсан юм а. Уг төслийг хэрэгжүүлснээр эмнэлгийн ил тод байдал хангагдан, иргэд хэвтэн эмчлүүлэгчид шаардлагатай мэдээлэлээ ярилцах боломж нээгдэн, сэтгэл ханамж дээшлэх давуу талтай гэлээ. Мөн бид нэр энэ төрийн өмчтэй байгаа, төрийн болоод орон нутгийн өмчт байгууллагууд дээр явж байгаа өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлөлт болон энэ автомашинуудын ашиглалтын талаар орон нутгийн өмчийн хийж өрн шалгалтыг аймгийн хэмжээнд хийсэн. Энийг дүнгийн хэлэлцэж цаашид хэрхэн ямар шийдвэр гаргах юм. Энэ төрийн орон нутгийн өмчөндөө бүртгэлтэй байгаа
энэ өөрөө явагч хэрэгслүүдийг агтлах за мөн одоо засаж сэлбэх бусдын дуудлага худалдаанд оруулах замаар энэ одоо техникүүдийг шинжлэх асуудлуудаа хэлэлцээд иргэдийн хурлын тэргүүлэгч нар оруулж тухайн асуудлыг шийдвэрлэх төлөвлөх зэрэг асуудлуудыг өнөөдрийн бөгөөд өчигдрийн хурлуудаар ингэж яригдчих. Энэ сарын 15-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын тэргүүлэгчд хуралдагажээ. Уг хурлаар энэ удаагийн засаг даргын зөвлөлийн хурал танилцуулагдсан асуудлууд хилцүүлэгдэх учраас 2 өдөр нийт 11 асуудлыг хэлэлцсэн юм а. Асуудлууд бол үндсэндээ бол 9 асуудал байгаа учраас 2 өдөр хувааж одоо зөвлөлийн хурлуудыг хийж байна. Бид бас зөвлөлийн хурлуудыг чанартай өгөөжтэй хийх үүднээс одоо асуудлуудыг хавтгааруулах замаар биш юм 2 өдөрт хувааж нэг бүрчлэн үзэж одоо нарийн үзэж ингэж одоо хурлын ажиллагаанд ач холбогдол өгч байна. Тэгээд цаашлаад эндээс гарсан төсөл хөтөлбөрүүд одоо ингээд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр батлагдсан тохиолдолд энэ төсөл хөтөлбөрүүдийн маань ард иргэд маш сайн анхааралтай судлаж үзэж хараарай. Тэгээ энэ төсөл хөтөлбөрүүдэд оролцоорой. Өнөөдөр энэ ахмадуудыг энэ одоо ажилтгүй байгаа залуучуудыг өөрсдийн сурч мэдсэн мэрэгчлэрээ энэ төсөл хөтөлбөрт хамрагдахад одоо орон нутгийн зүгээс нээлттэй байгаа гэдгийг бас дуулгая. 2 өдөр дараалан аймгийн засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж асуудал бүр дээр зөвлөлийн гишүүдийн санал шүүмжлэлийг тусган энэ сарын 15 өдөр хуралдах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд оруулахар боллоо.